2011 оны 6 сарын 7-нд Facebook хүний нүр царайг таньдаг програм хангамжийг Tag Suggestion буюу зурганд тэмдэглэн оруулах нэрээр хэрэглэгчдэд чимээг өгөх танилцуулсан. Facebook-д зураг оруулахад тухайн зурган дээр хүмүүс хин болохыг алгоритм автоматар таних, хэрэглэгчдэд санал болгон ганц товшоод тэднийг мөн эсвэл биш гэдгийг баталгаажуулна. Танилцуулагдсан цагаас хойш энэ функц улам сайжирч хэрэглэгчдийн нүр царайны мэдээллийг идэвхтэй цуглуулсан. Гэвч тус функц боловсронгуй болохын хэрээр хэн нэг хүн хүссэн үедээ гар утасны камер, интернет ашиглан гудамж талбайд яваа нэгнийг хэний хэн болох, хаана хинтэйгээ хідүүлэн амьдардаг, ямар ажил эрхэлдэг төдийгүй бэлгийн чиг хандлага, улс төрийн үзэл баримтлал, санхүүгийн чадвар гээд хувь хүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олж авах боломжтой юм. Тус програм гарснаас хойш Facebook-д ойролцоогоор 400 тэрбум зураг цуглараад байгаа бөгөөд сар бүр 15 орчим тэрбум зураг нийт хэрэглэгчдээс шинээр ирдэг. 4 болон түүнээс дээш мегапикселтэй камер байхад л хүний царайг бүрэн таних чадвартай энэ функцийн баталгаа ухаалаг утасны хувьд 96-аас 97% бөгөөд хэрэглэгчдээс зураг ирэх бүрд улам сайжирсаар байна. Viewdle компани инженерүүдийн хэлж буйгаар тэдний алгоритм ямар ч хүний царайг таних тулд 2-оос 3 зураг хангалттай бөгөөд зургуудыг ашиглан хүний царайг харуулсан файлыг хамгийн ихдээ 400 кБ хэмжээтэйгээр ойролцоогоор 3 секундын дотор үүсгэдэг. Apple, Google, VideoSurf, RIM, Qualcomm, Best Buy, Украины Viewdle, Шведийн Polarose, Оросын Yandex, Израилийн Facecom, Германы Cognitech гээд энэ технологид том боломж харж хөгжүүлэлтэд нь хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байгууллагуудын жигсаалт маш урт. Одоогоор дээрх байгууллагуудын энэхүү технологид хийсэн хөрөнгө оруулалт нь олон нийтэд ил өгсөн мэдээлэлээс харахад ойролцоогоор 10 тэрбум $10 давсан байна. Google компани хүний царайг таниад зогсохгүй интернет дэх тухайн хүнтэй холбоотой бусад мэдээллүүдийг нийтлэн харуулах гар утасны аппликейшн дээр ажиллаж байна. Үүний хүрээнд тус компани 2 патент эзэмшиж байгаа бөгөөд эхнийх нь 2010 оны 4-р сард бүртгүүлжээ. VideoSurf компани програм хангамж дүрс бичлэгээр хүний царайг таних чадвартай төдийгүй үүнд гар утсаараа 2-4 секунд бичлэг хийхдээ 97% магадaltaй таних аж.